Улсын секторын шилдэг нэгтлэн бодогч санхүүч. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ерөнхий нэгтлэн бодогч Жамсрангийн Баян цог. Ховд аймгийн Ховд хотод мэдсэн Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль 1984 онд Улаанбаатар хотын хөнгөн хүнсний техникумыг хүнсний технологич мэргэжлэр 2000 онд худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нэгтлэн бодогч бизнесийн удирдлага мэргэжлэр тус төгссөн Монгол улсын мэргэжсэн нэгтлэн бодогч. Ажлын гараагаа Ховд аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газарт мастраар эхлүүлж 1993-аас 1996 онд Hashball Дарь трейд компаниудад нэрв 1997-оос 1999 онд Данте компанид нэгтлэн бодогч 2000 оноос хойш нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ерөнхий нэгтлэн бодогчоор ажиллаж байна. Улсад нийт 40 жил төрийн байгууллагад 34 дэх жилдээ ажиллаж байна. Оюун цог иргэд болон байгууллагад төрийн үйлчлэгийг нээлттэй, шудраг, ил тод түргэн шуурхай хүргэх, хуулийн хүрээнд олон шат дамжлах, хүнд сурталгүйгээр тэгш үйлчлэх системтэйгээр ажиллаа зохион байгуулж, байгууллагын санхүүгийн хэвийн үйл ажиллагааг ханган, хяналт шалгалтын байгууллагуудын шалгалтанд зөрчилгүй санал дүгнэлттэй ажиллаж ирсэн. Нийслэлийн засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн сан, дэлхийн зүүн олон улсын байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ санхүүгийн тооцоог тухай бүрдэнд тооцож, тайланг цаг хугацаанд нь тогтмол хөрвүүлэн ажиллаж байна. Тэрээр 2024 онд 21 аймаг 9 дүүргийн санхүү бүртгэлийн ажилтнуудад салбарын хэмжээнд дагаж мөрдөх санхүүгийн болон үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах үлгэрчилсэн заавар зөвлөмж бэлтгэж, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газартай хамтран 2 удаагийн сургалт зохион байгуулж 138 хүнийг хамруулсан. Хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон олон улсын 9 байгууллагатай хамтран ажиллаж 5 төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж 6207 хүнд хүрч ажилласан. Мөн 45 байгууллагад санхүү бүртгэлийн зөвлөгөө зөвлөмж өгч, хүүхэд хамгааллын зардлын анхан шатны баримтын бүрдэл, хууль тогтоомж, дүрм журмын хэрэгжилтийг хангуулад байна.